За би ингэж болчлоо доо ханчлаа да би өстө мундаг байна да гэсэн тийм зүйл болохгүйгээр за би хичээх ёстой би өнөөдөр ч гэсэн хичээх ёстой би бэлтгэлээ хийх ёстой би ерөөсөө хангалтгүй байна. Сайн байцгаана уу? За байна та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ нэгэн алдартны өнөөдрийн амжилтанд хүрэхийн тулд ямар саад бэрхшээл туулан энэ төрсөн талаарх маш гайхалтай төвхийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Та бүхэн надтай хамт байгаарай. Дэлхий дээр сая хүл бөмбөгчүүд байдаг. Тэднээс хэдэн дэлхийн түүхэнд өөрийгөө үлдээсэн байдаг болоо. Тийм ээ. Энэ бол таны бодож байгаа хүмүүс. Дэлхийн хүл бөмбөгийн домогт тамирчин Кристиано Роналдогийн талаар ярихаар бэлдээд байна. За Кристиано Роналдо маань Португал улсын жижиг арлуулах Мадерагаас гаралтай бөгөөд тэр энгийн айлд төрж өссөн байгаа. Түүний аав нь цэцэрлэгт хүрээлэн ангийн ажилтан байсан бол түүний ээж нь ресторанд угаагч хийдэг байжээ. Тэдний амьдрал жирийн бөгөөд заримдаа хоолгүй хонох өдрүүд ч байсан гэж ярьсан байдаг. За Кристиано Роналдо нь бага байхдаа болохоор өдрийн туршид гадаа ээжийнхээ хийж өгсөн оймс болон хуучин давуугаар хийсэн 5 бөмбөр тоглож өнгөрөөдөг байсан. Түүнийг 12 настай байхад Португалийн хөл бөмбөгийн 3 топ багийн нэг болох Sporting CP багийнхан Мадерад ирсэн байдаг. За тэгээд Мадерад байж байхдаа Роналдогийн тоглолтыг олж харсан. Роналдогийн тоглолтыг хараад тэдний ахлагч нь юу гэж ярьсан бэ гэхээр тэр үнэхээр хурдтай юм аа. Тэр намайг нэг аяг копи ухаар талбай дээр 10 удаа ингээд алга болж штэ. Өөр шилжилт хийдэг тийм хурдан юм байна гэж гайхаад тэгээд түүнийг 12 настай байхад тэр багийнхан маань Роналдод багтан тоглооч гэсэн саналыг тавьсан байгаа. За энэ үйл явдлыг дараа мэдээж Роналдогийн ээж нь маш дургүй байсан. Яагаад гэвэл хүүгээ ингээд хүн танихгүй тэр том хот руу ингээд явуулгаасаа маш их имижсэн. Харин Роналдо болохоор ээжтэй юу гэжсэн бэ гэхээр ээжээ би чадна амжилтанд хүрнэ. Намайг ингээд явуулаач ээ. Чаддаг зүйлийг бусдад харуулах ёстой гэж хэлснээр дараагаар бол ээж нь түүнийг явуулсан байгаа. За тэгээд Кристиано Роналдо минь Лисабон буюу Португалийн нийслэл хот руу Sporting CP багт тоглохоор явсан байгаа. Энд ингээд явж очисныхаа дараа маш олон сорилтууд маш хэцүү зүйлийг туулж исэн. Яагаад гэхээр нөгөө гэртээ ирэх дураараа байж исэн хүүхэд маань хотод хүрээд ирсэн таних хүн байхгүй, наашаа гэх хүн байхгүй. Дээрээс нь тэнд байгаа нөгөө хөл бөмбөгтөн тоглодог унган хотын хүүхдүүд бол түүнийг жижиг арлаас ирсэн, одоо өдөөнөөс ирсэн гэдэг ч юм уу. Тийм байдлаар гадуурх явдал гардаг байсан. Дээрээс нь манай хүн өөрөө гэр орноо сандаг байсан байгаа. Шүн унтахтаа ингээд өдөржингөө твцэн зүйлээсээ болоод нулимстай ундаг байсан гэх мэтчлэн наад захын ингээд асуудлууд гарч эхэлсэн байгаа. Энэ үед болохоор Кристиано Роналдо нэг л зүйлийг бодож байсан гэж байгаа. Надад ингээд хэцүү санагдаж байгаа ч гэсэн миний ингээд амжилтанд хүрэх ганц арга бол ерөөсөө энэ хэцүү байгаа зүйлийг хөвчих юм байна гэдгийг болол өөрөө ойлгосон гэсэн. Түүнийг 15 настай байхад нь болохоор түүний амьдралд маш том гинтийн зүйл тохиолдсон. Энэ нь болохоор түүний амьдрал, түүний мөрөөдөл бүх зүйлийг нь үгүйч хийж болохоор нэг том саад гарсан байгаа. Тэр нь юу байсан бэ гэхээр Роналдо маань өөрийгөө маш хүнд зүрхний өвчтэй гэдгийг мэдсэн байгаа. Тэгээд үүнээс нь болоод зүрхээ ачаалуулж болохгүй, ер нь дасгал хөдөлгөөн бэлтгэлээ хийх боломжгүй гэсэн хариултыг эмчнэрээс сонссон байдаг. Гэхдээ Роналдо минь хагалгаанд орж, хагалгаа нь амжилттай болсон бөгөөд хагалгаанд орсныхоо дараа ердөө 3 хоногийн дараагаас эхлээд бэлтгэлдээ очиж эхэлсэн гэж байгаа. Тэгээд түүнийг дасгалжуулагч нь хараад чи өстой энгийн хөвгт биш ээ. Угаасаа ингээд бид нар ч гэсэн харсан энгийн хүн биш угаастай тий. Бид нар ингээд хагалгаанд орох нь байтугай дөнгөж ханаа түрхэд л хэдэн хоног бие мань өвдөж эвтдэг үлээ. Тэгэхэд том хагалгаанд орсон хэрнээ 3 хоногийн дараа бэлтгэлээ хийхээр очно гэдэг тэр хүний тэр хүсэл тэмүүлэл зүрх сэтгэлээс гарч байгаа тэр мөрөөдөл гэдэг зүйл нь ерөөсө зогсоох ямар ч боломжгүй байсан байгаа гэдгийг эндээс бид нар харж болж байгаа. 2003 он Sporting CP баг Манчестер Юнайтед багтай хөрцөг тоглолт хийсэн байгаа. Тэр тоглолтын дараачаас тэр тоглолтын дасгалжуулагч нь энэ Роналдог ингээ багтаа авъя гэсэн саналыг захиралдаа өгсөн байгаа. За үүний дараагаар болохоор Үүний дараагаар Роналдо Манчестер Юнайтед багтай гэрээ хийсэн. За дахиад л нөгөө Роналдогийн хувьд маш том
шал хурууд гарч ирсэн байгаа. Тэр нь юу болсон бэ гэхээр дахиад манай хүн шал өөр улс руу явах хэрэгтэй болсон. За тэгээд маш том сорилттой тулгарсан байгаа. Кристиано Роналдо болохоор ингээд өөрийнх нь хийдэг байсан зуршлууд байсан гэж байгаа байхгүй. Тэр зуршлуудаас нь дурдах юм бол ерөөсө бүх хүмүүс яваад ингээд бэлтгэлээ хийгээд дууссан байхад Кристиано Роналдо үлдээд бэлтгэлээ хийдэг. За бэлтгэлээ хийж дуусныхаа дараа гараад жим руу ороод жимд бэлтгэл хийдэг байсан гэж байгаа. 2009 онд Роналдо 94 сая евроор Реал Мадридын баг руу шилжсэн байгаа. Энэ нь болохоор тухайн үед дэлхийн хамгийн өндөр үнэлгээ байсан бөгөөд үүнээс түүний дэлхийн дээд амжилтууд ихсэн байгаа. 438 тоглолт, 450 гол, клубын түүхэнд хамгийн олон гоолтой тоглогч, 4 удаагийн Champions League. Гэтэ хүмүүс ерөөсө гайхдаг байсан ганц зүйл нь болохоор түүний хэдэн гол оруулсан нь биш, ерөөсө түүний гаргасан амжилт нь биш, түүний сахилга батн байсан гэж байгаа. Ерөөсө арх уудгүй, оройтож унтдгүй, бэлтгэлээсээ хизээж хоцордоггүй, би ерөөсө хангалттай, би өстө болчлоо гэж хизээж хэлдэггүй байсан. Гэх мэт та Кристиано Роналдог өнөөдөр дэлхийд танихгүй мэдэхгүй хүн байхгүй тий. Тэр бол өөрийгөө бүтээж, өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бий болгож, өөрийнхөө хүсдэг зүйлээрээ дэлхийд номер 1 болж чадсан. Маш том амжилтуудыг тэрээр хадгалж авч үлдэж чадсан байгаа. За эндээс бид нэр юуг олзарж юуг сурах ёстой вэ? Хүн болгонд мөрөөдөл байдаг. Гэхдээ бид нар мөрөөдлийнхөө төлөө хэр тэмцэж чаддаг вэ? Юу хийдэг вэ? Мөрөөдөл суугаад ах юм бол мөрөөдөл маань бид нарыг ирээд тэр мөрөөдөлд хүрэхгүй мэдээж тийм үү? Тэгэхээр бид нар мөрөөдөлтөө хүрэхийн тулд яах ёстой вэ гэдгийг Роналдогоос сурч болохоор байна. Манчестер Юнайтед тоглодог байхдаа ч тэр Реал Мадридэд хамгийн өндөр үнэтэй тоглогч байхдаа ч тэр өчигдрийн өөртөө тулцдаг. Өөрийгөө илүү сайн болгодог. Өөрийгөө илүү сайн болгох зүйлсийг хийж амьдардаг байсан байгаа. Тэр бол зүгээр л нэг энгийн хүл бөмбөгийн тамирчин биш. Өөрийгөө удирдсан, өөрийгөө ялсан, өөрийнхөө зүгээр тэр хүний хамгийн том өрсөлдөгч нь өөрөө байна гэдгээс л тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг бид нар харж болохоор байгаа тийм үү. Эндээс миний олж харсан зүйл нь юу вэ гэхээр хүмүүс амжилтанд хүрэхийн тулд энэ угаасаа ингэ баян юм чи, энэ угаасаа тийм одоо баг юу гэдин дээ аав нь тийм юм чинь, ээж нь тийм юм чинь, надад ямар тийм мөнгө авах вш, надад ямар тийм тэрийг хийчих юу авах вш гэж бодох зүйл юусоо байхгүй байна гэдгийг бодлоо тийм үү. Яагаад гэдгсэн чинь Кристиано Роналдод бүр ингэж хөл бөмбөгийн бэлтгэлээ хийчих бөмбөгч байгаагүй байх нь шүү дээ тухайн үедээ. Гэхдээ тэр ерөөсө тэрийг саад гэж хараагүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд даван бөмбөг шүлөөд чалсан те. Тэр хүн мөрөөдөл рүүгээ тэмүүлээд өдөр өөрийгөө сайжруулаад дахиад би бол өөрийнхөө өрсөлдөгч юм а гэдгийг ойлгоод урагшаа явсан байна. Тэгэхээр бидний мөрөөдөл рүү төрүүлэх урагшлах замд ерөөсөө саад болж байгаа ганц зүйл нь бид нар Өөртөө бид нар дандаа нэг хин нэгэн лүү ч юм уу ямар нэгэн эд зүйлс рүү буруугаа чигдэг. Надад тэр ах юм чинь. Нэр тийм үгүй, ийм үгүй. Надад байхгүй. Тийм юмыг бол март. Чи юу хүсэж байна? Тэр зүйл рүүгээ тэмүүл, ямар нэгэн зүйл хий. За өөрийнхөө мөрөөдлийг олоогүй байвал би юун туртай юм? Би яг юу хийхийг хүсэж байгаа гэдэг зүйлээ олоод тэр зүйлээ хийх хэрэгтэй. Өнөөдрийн бичлэгийг энэ төрөйд өндөрлөж байна. Өнөөдөр маш сонирхолтой түүхийг сонслоо. Та бүхэн Кристиано Роналдогийн талаар миний яриаггүй ямар түүхийг мэдэх вэ? Тийм зүйлээвэл доод комент хэсэгт үлдээгээрэй. За мөн дараагийн бичлэгээр ямар алдартай хүний талаар ямар түүхийг сонсомоор байгаагаа комент хэсэгт бичүүлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.